завдлаантай ашиглана. Жахан чөлөө гарвал тоглоно. Юу фэйсбүүкээр аялна. Захиалах юм захиалаад авчна. Үзэж гин. Ямар ч үс миний хэрэгцээг бол хангаж ил байна. Зохимжийнх хэрэгцээг хангаад байж ашиглаж байна. Их үздэг хүнийг баг шиг үзнэ. Тэгтээд үзнэ. Намайг одоо хангардаг. Энийг одоо үзнэ. Үзэх юм бол үзнэ. Харцгүйтэйгээ харьцаж үзнэ. Хинээ нийлээ үздэг үү? Хин нийлээ үзэх үү? Би бахуу намайг илүү үзэх ба. Намайг илүү үздэг гэдэг штеп. Чи үлээс уцраас алдгүй гэдэг. Би тэгтээ уцраас алдгүй хүн чараа биш. Одоо нэг хэсэгтээ бас энийг чинь ажиллуулж чадахгүй баг нөгөө юуны шок мок гэл тийм болж ил байсан. Нилээ экспертсэн шүү би харин хүүхдийн хүүхдүүдээ хамбуянгаар. Тэгээ одоо яадгийн нөгөө архитамик хэрэглэхгүй болохдоор эн чинь бас тийм хэрэглээний нэлээд тийм өндөр ачаал өглөөгөд явчихж байгаа юм. Тийм одоо амьд хүн болохдоор бас нэг гайгүй утас барьчмаар ч юм уу тийм ээ. Нэг тийм байдлаас өсөд тэр гайгүй утас барих гээд ингээд байдаг болсон шүү гоо шүү. Маяг нь. Одоо бас энэ жаахан энэ чинь 13 чөлөө 4 чөлөө энийг бас жаахан хуучраад одоо шинжилмээр санагдаад байгаа шүү дээ. Тэр ухаалаг утсууд нь яг залуучууд гэхээс илүү настай хүмүүстэй байвал дээр юм уу гэж харж байгаа шүү. Залуучууд яваад үз чинь хар чинь настай хүмүүс яадын гэртээ байна. Одоо нэг нэрээ зарим жаахан чихэн хатуу болоо ингээд тэрийг нэг харж явал амын хөдөлгөөнөөр зүйлээ мэдчихээд байгаа юм уу тийм мэдээлэлөөр авч чинь манай өгшин бол энэгээр мэдээлэл авч байгаа надаас илүү мэдээлэл авч байгаа юм би өдрийн сууч чинь гөгшин тэрнийг хараад тэгээд байхтар энэ бас гөгшин улсуудад энэ нүүр хүүхдүүд бас тэр аав ээжтэй байгаа ч бол бас гайг уцаад өгчөд бас буруучгүй юм болов гэж харж байгаа шүү. Тий. Одоо яа ийм моментинд үзэхээр бол юу яаж байгаа аюулаа нөгөө юугаас ажаад лайв хэлбэрээр нэгэнтэй энийг авах уу барих уу гэл ингээд чинь гөгшин хөрлөгж штэ. Наа чинь дими юм шиг байна. Энийг авах уу барих уу гэл би ч тэгээ яа тийм нөгөө бэсэр дамжиж бол адуу матуу энэ төр харуул аятайхан даа сарва харагдвал уцран залгаа тий. Ямар үнтэй минь одоо мөнгө ч юм уу таамж баартер хийж болох энэ төр гэдэг асуугаад байгаа. Тэр би бас ажиллаа хийгээд байгаа юм шиг байгаа шүү тий. Тэгээд яг нэг улаан гэлмэл тоглоно шүү. Тийм тоглоно. Заримдаа хоёулаа өтстөр хоёулаа тоглоомтой нэг ширээнд орцсон орой энэ хийж явдгийг чи тийм бай чи юм байна гэдэг. Тэр бас нэг тийм юу байна. Хэрэглээний хувьд бол бүх юм хэрэглэж штэ. Тийм ээ. Энэгээр чин тэр үйлчлэгээнийхэн бүх юм хийж юм аа. Юу гэдгийг утасныхаа мөнгөийг интернетийн мөнгөийг сахилгааныхаа мөнгөийг бүгдийг энэгээр төлж байна. За тэгэл амтэн хүнтэй ярих бол бүгдийг ярьж байна. Мэдээлэл авч байна. Энд юу н хэрэглэхгүй юм гэж ялгаа дээр үе нэг хоньны мөр шиг юм даа тийм ээ. Хүүхдүүл мордол цогж явдаг. Яг л нэг тийм болоод байгаа. Харин залуучуудын хувьд бол дамаа хүүхдэд бол утас үзүүлж болохгүй. Ягаад гэвэл миний нэг хүүгийн аюул сэргэлэнгүй байсан. Утас үзсээр байгаад ингээд зөвхөн доош буучт юм шиг ингээд хараад батар. Тэгээд тийм хүнтэй харьцах маш муудад юм байна. Тийм учраас энийг 18 хүртэл баг үзүүлмээр хүн байна гэж би бол үүдээ байж байгаа. За тэр өгсөн усуд бол одоо тэр хийгээ алдчих. Танаас залуу усуд бол өдөр 4 цагаас гэлөө гэтэр хэрэггүй юм да. Нүдний чинь хараамууд нь тийм ээ. Тэгээд нөгөө ийм нүдний үрдүр өнгөрөөд ийм бодитгүй өнгөрөөд байхдаа хүн тэр сэтгэлгээ нь өөрөө ийм хуус сэтгэлгээнд орчоод байна. Биднээс бол нэг харчаад за энэ хүүхэд их л мөнгө олж байгаа юм да арай л загсуурч ингэж хараад байна тий. Тэгэхээр нөгөө залуу хүүхдүүд чинь инүү шиг мөнгө олох, инүү шиг явахын тулд тэр хүмүүсээ бүр алга хийчих штеп. Тэгэхээр энэ буруу байна гэж хараад байгаа хгүй. Ийм зохицуулалт нь өөрөө хувь улсуудын юм уу, тэр гэр бүлийн юм уу, хүмүүжлийн зохицуулалт нь бас төрийн бодлогочиг бас хэрэгтэй байна. Сургуульд нь байхад хүүхдүүдийг аргагүй одоо биднээс тийм хүүхдтэй хүүхдэд утас явуулж байна. Одоо нэг цагтаа болч тий. Цагнаар утастай. Тэр нь яаж нэгтэр аюулгүй байдлыг хангах хэрэгтэй тийм ээ. Хаана явж гин хөдлөөвн ингээл гээд гарцаагүй тэр хүүхдийн юун дээр нь тэр юугийн суулгаад билийн суулгаад энэ тэрлээд өгчих юм хэрэгтэй байна шүү дээ. Гэх мэтчилэнгийн юм байна. Тэгээд яг ямар нэг хэрэгтэй зүйл сөрөг юмтай байдаг тийм ээ. Тийм учраас энэ сөрөг зүйлийг их аятайхан зөв зохицуулалт хэрэгтэй байхаа л гэж ингэж хараад байна шүү дээ одоо.